Ингээд ирэх мэдэгчтэй дараагийн асуулт руу зөмөрөө шилжцгээе. Дараагийн асуултыг асууя. Монголчууд яагаад гадны улс руу олноороо явж ажилдаг вэ гэж. Ээд нь монголчууд яагаад гадны улс орн руу олноороо явж ажилдаг вэ? Ээд нь Монгол цалин бага. Бид нь Монголын амьдрах орчин таарав. Си юм үзэж нүд тайлах сэтлээ. Бид нь Монголд ажлын байр хомс гэжээ. Санал хураах шүү маань 13 тэгтэг 88 дугаар руу мессеж илгээгээрэй. Эсвэл Freshback application-ыг татаж аваад мессеж илгээгээрэй. За та хоёроосоо эхлэе. Тэгэхээр нөгөө Монголд бол харчээ. за юм үзэж нүд тайлах сэтлэр бол биш. Монголд ажлын байр хомс ус биш. Би дээрээ л ярих гэж бодож байна. За Би бол зүгээр хамгийн ихний мэдрэмжэд би явах болоо гэж бодож байна. Би болохоор A гэж бодож байна шүү дээ. Мөнгөний төлөө бас нэг одоо гадаад ч нэг 200 гаруй мянган монголчууд ажиллаж байна. Ганц Тийм. мөнгөний төлөө бас явж байгаа хүмүүс юу л байгаа бол Монголд угаас амьдрах хэцүү байна. Тэгээд лутаатай нүр хөвгтэй арай боломжийн газар сурах чи, орчин даваач чи өөрөө бас тэнд хэл усаа суртмаг ажиллаж чи гэдэг тэр хүсэл уран зориг нь арай өдөөж байгаа. Бусдаар тэнд очиод хар ажил хийгээд олон сая авъя гэдэг нь бол нэг амар хүнийг хөдөлгөх хөшүүрэг бол болж байгаа гэж бол бодохгүй байна. өдөр энэ дээрээс хамтарч ажиллах хэрэгтэй байна да. Чи нэрийг Gen Z юм уу? Гинзээ биш. Хөлөх чинзээ. Gen Z харагдаж байна. Би болохоор ингэж боддог байхгүй. Тэр юу гэж байна? Ерөөсөө цалин баг. Одоо энд чинь ингээд хайртай хүмүүсээ гэр бүлээ орхиод гадаад руу ажиллах явах ер нь бол амар сонголт биш үү? Тэгэл тэр хүн зөвхөн ингээд амьдрах орчин яг хоо ингээд энд чинь мөнгөтэй хүн бодно шүү дээ. Тэр утаа төвжирэл хамаагүй гэр бүлтэйгээ хамт байх нь чухал байхгүй юу? Бас тэр үнцгой. Тэнгүүд яг ингээд хамгийн хүнийг ингээд тийшээ явуулахад хүрч байгаа ингээд хүчин зүйлч ерөөсөө мөнгөөр хүн амьдрын. Мөнгө байхгүй бол яах юм? Мөнгө л олъё. Зээлтэй хүмүүс яах юм? Мөнгө байхгүй байгаа юм л да төшнө. Зээлээ түлхийгээд Багшныхаа цалинг нэмэхэд ч хэцүү байлаа. Одоо тэгэл эмч нарынхыгаа ч гэсэндээ одоо Монголоо л мөнгөтэй л болох хэрэгтэй юм да. Яг уу. Юу их үү? мөнгө л гэж бодож байна ерөөсөө. Гэтэ яг мөнгөтэй хэрнээ хүмүүс 2-3 ажил хийгээл хажуугаар нөөр юм хийгээл тэгвэл амьдралаа бас Монголд бас мөнгө олох асуудал байгаа газар бас боломж байна гэж харуул мөнгө олох аргатай хүмүүс зөндөл байгаа даа шүү дээ. Тэгээ би бол би гэж бодож байна. Манай хүн бол аа гэж. За хоёр маань төлсөх юм. За. За хамаа. Аль зэрэг дуулдаг үлээ. Дуулнаа. За хоёулаа бол хамтдаа нүд тайлах гэж би нутгаасаа гарсий. Дараагийн бадаг. Мэдтгүү дуу хийсэн. Тэг мэдгээд болч харийн нутаг давчтаад байна. За тамаа дууч. Барьч. За баярлаа. Юу гэж ярилцсан? Монголчууд яагаад гадны улс орныг олноороо явж ажилдаг вэ гэж байгаа юм байна. Юу гэж ярилцав та? Хамгийн нөгөө топ шалтгаан нь бол цалингаал ер нь голоод яваад байгаа шүү дээ. Үгүй шүү дээ. Үр хүүхдээ нэг аятайгаан орчинд өсгөчээ, сургуульд нь явуулчээ, утаа унааргүй сайхан газарт байг гэдгийг биш үү? Тэр чинь хоёр дахь шалтгаан байна. Үгүй. Нэг дахь шалтгаан мөнгө байхгүй. Ер нь ингээд яг томоор нь бодож үзүүлнэ шүү дээ, тий. Хүн яг мөнгө гэж боддог байхгүй. Яг очсныхоо дараагаар тайван, амгалан байж л дээ энэ толгойг нь угаадаг л та. Тайван, амгалан, сайхан газар, тий. Аюулгүй орчинд өсөж төрнөөсөө л гэж хүн бодд юм байли. Би гэр бүлээрээ Европт амьдарч ирсэн, Америкт амьдарч ирсэн. Би ихтэй буцаад ирсэн л дээ. Юуны төлөө ирсэн гэж би их орноо хөгжүүлэх гэж ирсэн байхгүй. За та хоёрыг хөгжиж байна. За өөрөө чинь ярьдаг тэр тайван амгалан сайхан орчин бол бас мөнгөгүйгээр бий болох жоохон төвхтэй л дөө. Тэгээ зайлуулыг 5 төгрөг арай нэг илүү олчихын тулд бөөнөрөө хамаг одоо чухал үн цэнтэй зүйлээ орхиол явж байгаа. Гадаад байгаа хүмүүсийг ингэж бодоод байд юм аа. Хүмүүс мөнгө олоод тэнд жаргаад яг үүндээ цалин юмдаа ингээл өгөөл таардаг шүү дээ. Ер нь яг л таардаг байхгүй. Монголоос ямар ч ялгаа байхгүй. Асуулт нь өөрөө Гэхдээ тэр мөнгө биш ээ. Мөнгө чинь яг ингэ таарчд юм аа. Мөнгө цоглуулж чад. Эхний 5 жил нийлээ мөнгө олохын төлөө бодсошгүй. Яагаад гадагшаа яваад байна гэж байна шүү дээ. Мөнгө. Тэгээ мөнгө. Яа тий би жоохон үдсэн юм аа. Би жоохон зурж үдсэн юм аа. одоо юу багш нар 100 бөөнтө амарцгааж байгаа шүү дээ. Тэгээ хөдөө гадаа очиод одоо айраг цагаан дээр байхынхаа оронд Солонгосын 3 сарын виз гарчаасаа гэж зөндөө олон ярьж байгаа. Виз гарсан нь одоо бараг л Тэнгэрийн умдаг хатгацсан юм шиг баярлаа явж байгаа байхгүй. Тэгээ тэр нь амрах хугацаагаа хугаслаад хэдэн дөрөвчсээ илүү хийх гэж байгаа л бодит байдал нь авах гэж бол би ойлгоод байгаа. Тэгэхээр Одоо яг нөгөө тий саяны жишээн дээр ярихад сая багш нар суулт зарлал ингээл явсан нэг баахан бичлэгнүүд явсан шүү дээ. Тэр яг бодит амьдралаа ярьсан байхгүй нэг багш. Зундаа би Солонгос явчих ирдэрдэг. Тэгэхгүй бол нөгөө сая төгрөгөөр амьдрахад хэцүү тий. Машин яах вэ? Бензин хийдүү, салин хийдүү.
Тэгээд нөгөө нийгмийн даатгалын шимтгэл гэдэг нэг юм бас ороод ирж чинь. Аа тийм дээ. Дарамтлал бай. Гэдэг дээр л би таартай 100% санал хэлж байна. Тэгээ бүр яг очсон үнийн нүдээр харахаар бол яг нөгөө үр хөвгтэй нэг юм 50 гой газар ганцаараа гадагшаа авчаад нэг жимс мэс идэд гоё юм үзэхээр нэг утгагүй нэг хүүхдүүдээ авчирчихсан гэж боддогтой л яг тэр бодолд дийлт юм байлээ л гэж зүгээр хэлэх гэж л Мэдээж яг тийм байдаг л та. нөлөөлөх гэж үтсэн юм да гэжтэй. Манай хоёр сонголтоо хийж байгаа юм уу те? Одоо санал урах шум хаагдсан байгаа юм байна. Одоо дарцгаа. Тэр чинь төрүүч дарчаад байгаа юу? Алийг сонгоо мөн. Тэр цалин дан дээр. За адилхан сонголт хоёлаа. Эрхэм үзэгчтэй хоёр баг хоёлаа цалин гэж дарлаа. Би дундуур нь жоохон өмнөх гэж үзэж нөлөөлөх гэж оролцсон боловч гэхдээ орсонгүй гэхдээ намайг ойлгоорой бүр томороо л ярьсан шүү те. Харин монголчууд юу гэж бодож байгааг цөмөрөөс сурчлагаар хамтаарцгаая. Салин баг болохоор л уус явж байгаа л үдээлж шүү дээ. Одоо миний бодлоор бол одоо Монголд одоо амжиргааны түвшин үнэхээр доогуур байгаа болохоор амжиргаагаа сайжруулах гэж л явдаг байх гэж бодож байна би. За цалин баг. Амьдрах орчин таа. Монголын амьдрах өндөл таа шүү дээ. Яг үннийг л цалин баг. Одоо бид ээж яг үннийг л цалингаас цалингаа оруулах яг амьдж байна. Бүх зөөлөө төлөөл тийм л. Монгол цалин баг. Амжирах орчин л тааруу аслуулдаг багч боддог шүү дээ. Тийм ажлын байр ховслохоор тэгж гадагш гарч байгаа. Ажлын байр ер нь л байгаа гэхээр би л хата ер нь бол тийм. Ажлын байр ер нь л байдаг шүү дээ. Тэгээ ажиллах хүчин нь өөрөө гадаад руу явчихдаг болохоор ер нь л амьдрах хүчин таар болохоор л гадаад руу явж ийн гэж боддог. Ерөн бол миний бодлоор жоох Монголын цалин багтай байгаа хаа. Монголд цалингийн систем ер нь айгүй бага байгаа шүү дээ. Тэрнтэй холбоотой л ер нь гадагшаа гарах урсгал нэмэгдсэн гэж бодож байна. Миний Монголын ард түмний сэтгэл тэнгээр дотор уучин байх болтгоо гэсэн үлдээтэй өрөөлийг өөдөөд нь өргөн дэвшүүлт нэвтрүүлгээ өргөжлүүлээ. Санал сураалтын дүн гарсан байна. Монголчууд яагаад гадны улс руу олноороо явж ажилдаг вэ гэсэн асуулт байсан. Ингээд монголчууд асуултанд юу гэж хариулсныг цөмөөрөө хамтдаа харцгаая. За манай хоёр баг A хариултыг сонгосон байгаа. Амьдрах орчин 29%. Цалин баг хоёулаа ижлэх оноо авах нь бэ? Өндөр оноо. Ярийсэн оноо тус нэмж авлаа. Баяр хүргэе. Нүд тайлах гэж зүгээр л аялах гэж явдаг бах те. Монголд ажлын байр хомс гэдэг дээр бол ганц ч хүн санал өгөөгүй юм байна. Тэгэхээр бид нэр юун дээр хичээх ёстой юм? Ажил олгогч нар юун дээр хичээх ёстой гэх юм бол цалингаал нэмэх юм бол ажиллах хүчээ тогтоож чадах юм байна. Гэтэ яг хувийн салбар бол хэцүү л юм. Яг үнэнгээ л хэлье. Тун хэцүү ажиллаж байгаа. Харин тийм хаа. Тэрийг сайжруулах юмсан. За 245 оноотой болсон байна. Манай зүүн өөрийн баг төрүүлж явж байна. 160 оноотой болсон байна. Гэтэ энэ удаагийн нэвтрүүлгийн дүрм журам бол хамгийн бага оноотой төрүүлээ гэдгээр бид санал шийдэж байгаа. Хэсэг хугацааны дараа цөмөөрөө эргээд уулзцгаая.